Сайн байцгаана. Ask амар жаргал хаштагаар санал асуултаа ирүүлнэ. Хариулъя. 2-7 хоногт нэг удаа хариулъя гэсэн нэг юм хүсэл тавьсан. Тэгээд сансныг бодоход бас учаад асуудал ирсэн явдал би тодорхойж байгаагаа илэрхийлье. Тэгээд энэ асуудлуудаас түрүүгээд нэг 3 асуудал сонгосон түүндээ хариулъя гэж. За нэгдүгээр асуудал нь болохоор нэлээд олон асуусан байсан засаг огцруулах хүсэлтээс ягаад нэрээ татсан юм бэ гэж. Энэ дээр бол нэг сүрхэн нууц элдвийн онцгой байхгүй зүгээр л тухайн үедээ намын удирдлага шийдвэр гаргаад арчилсан намаас улсыг хөрөлцүүлж байгаа хэмжих гэсэн засаг огцруулах асуудлыг бол дэмжихгүй гэсэн юм шийдвэр гаргасан байгаамаа. Тэгээд тэр шийдвэрийн дагуу одоо хийсэн шийдсэн асуудлаа гэдгийг хэлж байгаа. За хоёрдугаар асуудал нь болохоор ойдлогын гэрээ харилцан ашигтай хийгдсэн талаар ер нь ойдлогын гэдгийг засцалруулж болох уу гэсэн бас нэг багц асуудлууд байсан. За энэ дээр бол 2-3 зүйлийг хэлэх хэрэгтэй байна. Нэгдүгээр нь ойдлогын өнөөдөр байгуулагдаж байгаа гэрээ бол ер нь л одоо Монгол улсын өнөөгийн төрхөл гэж би ойлгож байдаг. Монгол улсын төр ямар байгаа вэ? Засаг нь ямар байгаа вэ? Төр засгийг бүрдүүлж байгаа хүмүүсийн мэдлэг боловсрол ямар байгаа вэ? Нийгмийн ухамсар маань ямар хуйцтай байгаа вэ? Эрх зүйн зохицуулалт маань ямар хуйцтай вэ? Өөрөөр хэлбэл Монголын нийгмид тулгамдсан бүх асуудлууд энэ дотор байж байна л гэж би ойлгож байна. Тэгээд тэрний л одоо илэрэл болсон гэдэг нэгдүгээрт нь хэлийг байна. За хоёрдугаарт нь бол үндсэндээ энэ одоо гэрээ мань бол байгуулагдаад одоо бол одоо хэвээр нөгөө ингийн нэр төмний гаруул банданд асуулсан байна. 10 хэдэн арилжааны банкта гэрээ хэлцээр нь байгуулагдаад гар хөлийн үсгэн ингээд зурагтаж авчихсан. Дахиад энэ гэрээнд одоо ямар нэгэн өөрчлөлт орно гэдэг бол баг бүтэхгүй зүйл бол гэж би ойлгож байгаа. Ямар ч гэсэн 20 хэдэн жилдээ бол энэ дээр бол харах юм бол байхгүй гэж ойлгож байгаа. За 3 дугаарт нь илүү бололцоо байсан уу, илүү ашигтай нөхцлөөр гэрээ байгуулж болох байсан уу, тодруулах бололцоо байсан уу бол байсан. Тэр Дубайд очиж гарын үсэг зурхаас өмнө бас ч гэж нэлээд юм дээр ажиллаад нас цааш нь болох байсан. Онлын хөвд ч тэр практикийн хөвд ч гэсэн тийм бололцоо байсан. Харамсалтай тэр бололцоог бол ашиглаагүй ч шалтгаан нь бол би цаг хугацааны шахалт улс төрийн нөхцөл байдлаас хамаарсан болов уу гэж таамаглаж байгаа. Тэгэхээр нэг иймэрхүү байдалтай гарал энэ асуудал маань өрнөж байгаа шүү гэдгийг хэлье. За 3 дугаар асуулт бол та формула 1-ийн ямар багийг дэмждэг вэ гэж асуусан байна. Би бол формула 1-ийг бол нэлийн үздэг. Ер нь формула 1-ийн пит стоп дотор нь орж яг жинхэнэ тэр нэг машин тэрэг нь яаж ажилтдаг, яаж бэлтгэдэг гэдгийг бол газар дээр нь үзсэн магадгүй хамгийн анхны монгол хүн байгаа бах. Миний дэмждэг баг бол Lotus багийг бол би дэмждэг. Багийн эзнийг би бас танд юм байгаа. Тэгээд тэр хүн бол өөрийнхөө багийн үйлдвэр, за тэр инженер техникийн ажилд нь судалгаа шинжилгээнийх нь ажил бүх юмнуудыг бас надад танилцуулж байсан юм аа. Тэгээд одоо сүүлийн бараг 10 жил 10 хэдэн жил бол би Lotus-ыг дэмжиж байгаа гэдгийг хэлье. Баярлалаа. Тэгээд эцэст нь хэлэхэд дахиад та нар сонирхож байгаа асуулт байд юм бол Ask амар жаргал ингээд хаштагаар явуулна Twitter дээр би болцооны хэрэг сонгоод хариулж байна.